Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ, үлзэллүүзээс үзэгч та бүхэндээ өглөө бүр хүргэдэг энэ хөвлөө ярилцлагын нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Бидний урилгаар өнөөдөр студид Баян гол дүүргийн поликлиникийн тасгийн бэлгийн замын халдвар дохын кабинетийн сувилагч Амар Жаргал, мөн Баян гол дүүргийн хүүхдийн эмнэлгийн сувилагч Мөнх Жаргал нараар өргөдөн оролцож байна. Хоёртаа энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр үлзэллүүз маань Баян гол дүүргийнхаа сувилагч нартай бас өмнө нь бас нэг дугаараар ярилцсан байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа бид бүхэн бас одоо дохын кабинетийн болон хүүхдийн одоо сувилагч нараа урьж оролцуулж байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө талаар танилцуулаач. Ер нь анх хизэнээс яг сувилагч мэргэжлийг эзэмшсэн бэ? Яагаад сувилагч мэргэжлийг сонгох болсон бэ? Энэ тухайга манай үзэгчдэд бас өөрсдөө танилцуулж яриагаа эхлүүлээч гэж хүсэж байна. За би бол 1992 онд Улаанбаатарт сувилагчийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд би Завхан аймгийнх тэгээд нутагта сумын баг эмчээр ажлын гараагаа эхлээд тэгээд нэг жил ажиллаад тэгээд Улаанбаатарт шилжиж ирж Баян гол дүүргийн 12 дугаар орооны өрхийн эрүүл мэндийн төвлөх сувилагчаар ажиллаж байсан. Тэгээд одоо амьдрал зохиогоод хэсэг завсарлаж байгаа. Ер нь 2007 оноос хойш Баян гол дүүргийн 17 дугаар орооны өрхийн эрүүл мэндийн төвлөх сувилагч байжгаад 2009 онд Баян гол дүүргийн эмнэлэгт одоо бэлгийн замаар дамжих халдвар дохын кабинетийн сувилагчаар ажилд ороод өдөө хүртэл ажиллаж байна. Нийт одоо эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллаж байна. За таны хувьд? За миний хувьд би 1995 онд сувилагчийн сургуулийг анх төгсөөд Багнуур дээрхт хамгийн анхны ажлын гараагаа эхэлж илаа. Багнуур дээрхт би анх ажлын гараагаа эхлэхэд цэцэрлэгийн баг эмч гэдэг ажлыг хийгээд тэгээд 2002 оноос нөгөө хуваарь хөдөлмөр эрхлэнэ гээд тэр ажлыг хийж байгаа. Тэгээд 2016 оноос ер нь лицензийнхаа шалгалтыг өгөөд тэнцвэл би ер нь мэрэгчлэрээ ажиллахад надад хамгийн их хэрэгтэй юм байна гэхэд тэгээ лицензийнхаа шалгалтыг өгсөн чи тэнцчвэ. Тэгээд би 16 оноос буянт ээж гэдэг зүрх дотрын чиглэлийн эмнэлэгт ажиллаа. 2 жил сувилагчаар ажиллаж агаад 2018 оноос Баян гол дүүргийн хүүхдийн эмнэлэгт ажилд ороод одоо ингээд нийт 9 жилдээ ажиллаж байна. Улсад нийт 15 жил ажилласан. Тийм тайна. За хоёр маань тэгэхээр яг сувилагч мэргэжлийг ер нь яагаад сонгох болсон тухайгаа бас хуваалцаач гэж хүсэж байна. Сувилагч мэргэжлийг сонгох гол юу нь болохоор одоо хүнд тусламж одоо үзүүлдэг гэнэрхэн үйлстэй сайхан мэргэжил. Тэгээд энэ мэргэжлэр бол би бахархдаг. Одоо үйлчлүүлэгчтэй тусламж үзүүлээд, эмчлээд, эрүүлжүүлээд баярлаа гэдэг үгийг сонсох бол хамгийн сайхан мэддэг. За таны? За миний хувьд болохоор би ч өөрөө бүр баг бахын л эмч болно гэж гүйдэг байлаа. Тэгээд 10 дугаар ингээ төгсөөд шалгалт өгөө. Тэгээ шалгалт өгөөд сувилагчийн сургуультай эхлээд шалгалт өгч гэх нь за тгийгээд гүйж ороо өгөө тэнцээд тэгэл ер нь ингээд сувилагчаараа сурыг гэ. Тэгээд энэ сувилагч мэргэжлэрээ 2 жил сураа төгссөн. Төгсөөл ер нь сувилагчаараа ажиллая гэд ингээл ажиллаж эхэлсэн. Дундаас нь бас ингэж явж агаад 16 оноос ер нь мэргэжил эзэмсэн мэргэжлэрээ ажиллаж хүн ардтаа өөрийнхөө ойр татны хүмүүст тус дэмтэй байгээд тэгэл энэ мэргэжилтэд дуртай, сонирхолтой болохоор бүр нэг сэтгэлээсээ цаанаас ингээ хиймэр санагдаад тэгэл ажиллаж эхэлсэндээ миний хамгийн дуртай ажил энэ юм байна. За тэгэхээр хоёр манаас өөр өөрснө гэсэн нэг нь одоо хүүхдийн эмнэлэгт, нэг нь бол одоо бэлгийн замын халдвар дохын кабинетад ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ одоо ажиллаж байгаа яг чиглэлүүдийнхаа бас онцлогуудыг манай үзэгчдэд өөрсдийнхөө бодлоор хуваалцаач гэж хүсэж байна. Манайх болохоор бас онцлог бэлгийн замаар дамжих халдварын кабинет маань одоо хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бүх одоо газрууд одоо үйлдвэрлэлийн газрууд ресторан бар гэдэг бүгд манайхаар үзлэг шинжилгээнд ордог. Орчин сэргийлэх одоо цагаан дэвтэр гэж ярьдаг. Тэрний шинжилгээ авахдаг ажлыг бас явдаг. Дээрээс нь одоо ингээ гэр бүл болж байгаа, ажилд орж байгаа, гадагшаад төгсөж байгаа бүх хүмүүсийн шинжилгээ манай кабинетаар хийгддэг. Ер нь бол үндсэн үйл ажиллагаа нь бол шинжилгээнд авдаг. Тэгээд яг
халдвартай одоо кабинетийн үнцэн өчтөнгүүдээ эмчилгээг нь бол хийдэг. Тэгээд сургууль сурчлагынууд бас маш их нөлөөлөл ажлууд хийдэг. За таны хувьд? За манай хүүхдийн эмнэлэг бол за Баянгол дүүргийн хэмжээнд хамгийн анх хүүхдийн эмнэлэг маань 2013 оны 5 сарын 11-нд 4 эмч, 1 ахлах сувилагч, дасгийн эрхлэгч, 4 сувилагч, 2 үйлчлэгч гэсэн зохион байгуулалттай анх үүсэж байсан юм байлээ. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл ингээд одоогийн байдлаар одоо нийт 14 эмч, 23 сувилагч, 4 туслах сувилагч, 10 үйлчлэгч, 1 эмзээч, тэгээд рентген техникч гэсэн юутай баг бүрэлдэхүүнтэй ингээ ажилладаг. Миний хувьд бол хүүхдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж ажиллаж байгаадаа бол бахархаад ингэж явж байгаа. Тэгээд манай онцлог гэвэл өвдөө шаналаад орж ирсэн хүүхдийг бол түргэн шуурхай одоо эрсдэл багтай, хатгалт багтай, зовөр багтай ингэж үйлчлэхийн төлөө бид нэр ажилладаг. За тэгэхээр бас одоо ингээд хаврын улирал болж байна. Мэдээж элтийн ерөнхий шалгалт тун удахгүй ингээд явагт нэгнээсээ явагдаад эхэлсэн байгаа шүү дээ, тийм ээ? Монгол хэл, монгол бичгийн шалгалтаар эхэлсэн байгаа. Тэгэхээр яг нөгөө шинээр одоо би яг сувилагч мэргэжлийг сонгондоо гэж одоо сонгоцсон байгаа хүүхдүүдэд хандаад бас юу гэж хэлэх вэ? Ер нь сувилагч мэргэжлийг бүрэн эзэмшиж одоо нөгөө насаараа суралцаад явна, тийм ээ? Гэхдээ одоо эмнэлгийн байгууллагт ажиллах хүртлээр яг ямар шаттай амжилтуудыг дамжиж сувилагч болт юм бэ гэдгийг бас манай одоо хүүхэд багчуудад, залуучуудад хандаад нэг зөвлөгөө өгөөч. Сувилагч мэргэжлийг бол энэрхэн үйлстэн гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр сувилагч мэргэжлийг эзэмшснээр одоо хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаад одоо үйлчлүүлэгчээсээ одоо зовир шалгаагийн одоо эдгээгээд буцаагаад хариу баярлаа гэдэг үг сонсвол сайхан байдаг. Тэгэхээр хүнд туслана гэдэг чинь өөөсөө буян байдаг тий. Тэгээд би бол энэ мэргэжлийг сонгоснороо буянтай ажил гэж боддог. Тэгээд буцаад одоо буян нь одоо надад өөр хөвтөн ирэх байхаа гэж боддог. Тэгэхээр залуу одоо энэ мэргэжлийг сонгоод суралцъя гэсэн хүмүүстэй бол одоо эрүүл мэндийн салбар маань улам одоо бас шатлал талмал нэмэгдэхээр болчлаа шүү дээ. Тэгэхээр улам гоё хөгжид дэвшиж одоо эмч сувилагчдын хандлаа зөндөө юм хийх байхаа. Тэгэхээр одоо энэ мэргэжлийг сонгосондоо харамсахгүй байх. Тэгэхээр сонгоорой гэж уриалмаар байна. Миний бодлоор нөгөө эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс маань үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр л нөгөө хүн ардтаа туслая гэдэг энэ хүний дотоод сайхан сэтгэл явж байгаа учраас энэ мэргэжлийг сонгож байгаа тийм ээ. Энд ямар нэгэн хар буруу санаагүйгээр үнэхээр л хүний эрүүл мэндийг сахин хамгаалъя гэдэг юм хүсэлтэй хүмүүс мэдээж одоо энэ салбарыг сонгон ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нийтэд нь хэлэхэд бол үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүсээ гэж одоо миний хувьд боддог. За тэгээд одоо та кабинетийнхаа тухай дахиад жоохон дэлгэрүүлээд ярьж өгөөч ээ. Нөгөө олон төрлийн шинжилгээнүүдийг авч байгаа гэж байна тийм ээ. Одоо тэгээд сүүлийн үед ер нь хамгийн зөнгөлөн авч байгаа шинжилгээ нь яг юу байна вэ гэх мэтчлээ одоо өшөө жоохон дэлгэрүүлж хэлж өгөөч. Ерөнхийдөө манай комитетийн үндс үйлчилгээ болохоор доктор мөгийн шинжилгээ авагддаг. Тэгээд үндсэн одоо эмчилгээгээ бас одоо галдартай хүмүүсийн эмчилгээ үйлчилгээ хийдэг. Тэгээд сургууль сурчлагаа хийдэг. Нийгмид нөлөөллийн чиглэлээр одоо сургууль сурчлагаа хийдэг юм л үндсэн чиглэл юм байна. Тэгээд шинжилгээнүүд авдгийн ач тус нь болохоор өвчлөлийг илрүүлдэг. Тэгээд сургууль сурчлагын эдийн ач холбогд нь болохоор урьдчилан сэргийлдэг. Одоо элдв эрсдлээс урьдчилан сэргийлдэг. Одоо гадуур одоо нөгөө нийгэмд яагаад энэ бэлгийн замын халдвар төвчин их байгаад байна гэдэг маань одоо архиталт тий. Тэгээд мансууруулах хөдөлгөөний хэрэглээ, дээрэс нь гэр бүлээс гадуур харьцаа, эрүүл мэндийн боловсрол дутуу байгаад муу гэж хардаг. Тэгээд 10 жилийн ахлах ангийн хүүхдүүд оюутан залуусуудын дунд одоо бид нар бол оюутны сар гэж намар болгон одоо улам жил болоод зохион байгуулаад жил болгон ингээд 9-10 сар дандаа юм өслөг шинжилгээ сургалтууд хийгээд хэвсцэн юм ажил хийдэг. Тэгээд ингээд нөгөө нөлөөллийн юм сурвалж сурчлагын юм урьдчилан сэргийлэх юмнууд хийгээд явхаар дээрээс нь өвчлөө илрүүлж эмчилж чадж гин, дээрээс нь бас тэр хүүхдүүдэд одоо эрүүл зүй амьдрах те бэлгийн одоо боловсрал олох юм мэдлэг хандлагыг түгээж чаддгаар бас аж холбогдолтой.
Сургуулиудын сурагчид одоо нөгөө бэлгийн замын халдвар төвчин чинь нөгөө жил ирэх тусам халдвар авж байгаа өвчлөгчдийн тоо нэмэгдээд байна гэдэг нэг тоо баримтууд судалгаанууд байгаа гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр тэрийг одоо нөгөө нийтэд таниулж ингэж за энэ өвчнөөс ялангуяа өсвөр үеийнхнийг залуучуудыг таниулахын тулд олон сургуульд сурчлага мэдээж хэрэг болж байгаа тийм ээ. Тэгэхээр Баянгол дүүргийн хэмжээнд яг энэ кабинет дээр одоо биечлэн очиж сургалтанд суух юм боломжууд үүд юм болов уу? Эсвэл зөвхөн одоо имлэгээрээ одоо нөгөө нэг сургалт семинарыг зохион байгуулад хурц очиж ажиллах сургалтуудаа явуулж байна. Ер нь бол юу байгаа? Одоо ихтэй сургуулиудаа бараг одоо гэрээтэй бүх ихтэй сургуулиудын оюутны холбоо эмчтэй бол эмчтэй бид нэр одоо холбоотой байдаг. Тэгээд одоо намрын оюутны цар гэдэг чинь тэрэгээрээ ингээд очиод шинжилгээнүүдээ авчиж जैन сургууль сурчлагаа хийж जैन. Ерөнхий боловсролын сургуулийн ахлаа ангийн бас сургууль болгоо эмчтэй байдаг шүү дээ. Тэгээд бас эмчтэй холбогдоод сургууль сурчлагаа ямар сургууль авмаар байна. Тухайн сургуулийн эмчнэр бол одоо хүсэл тавьдаг л да. Тэгээд дээрээс нь бас үе төнгийн сургагч багш гэж бэлтгэдэг. Манай кабинет одоо дээрээс нь өсвөр үеийн кабинет гэж бас манай үнэлэгт байгаа. Ингээ хамтраад тэр хүүхдүүд болохоор бас нөгөө үе тэнгийнхэндээ нөлөөллийн ажил хийдэг. Одоо тэгээд сургууль сурчлагаа явуулдаг те эрүүл мэндийн боловсрол олохын юмнууд дээр хамтарч ажилладаг. Ийм Баянгол дүүргийн хэмжээнд 20 эдэн тийм үе тэнгийн зурагч гэж бэлтгэгдсэн явж байгаа. Ер нь кабинет маань хэр ачаалтай байдаг вэ? Шинжилгээ авах одоо тэгээд нөгөө нэг үзлгүүд ингээд нөгөө компаниуд байгууллагууд ингээд орохоор шинжилгээний ачаал бол угаас нэмэгддэг. Тэгээд энэ чинь нөгөө сайдын төвшөлтэй хийгддэг гэж л гоё. Тэгэхээр ачаалтай нь бол ачаалтай. Тэгээд тэндээсээ бас дахиад урьдчилан сэргийлэх одоо үзлээ шүү дээ. Тэндээсээ бас өвчлөлөө илрүүл барьж авч ирүүлж үлддэг байгаа. За тэгэхээр ойлоо бас танаас бас эргээд асуулт асуух болно. Тэгэхээр хүүхдийн хэмжээсээ бас мэдээж нөгөө нэг Монгол улсын хэмжээнд ер нь өвлийн уйлрал ханаа томны хамгийн их дэгдэлтийн оргил үе байдаг шүү дээ тийм ээ. Тэр үеэр нөгөө дүүргүүдийн эмнэлгүүд маань үнэхээр ачаалаад авахгүй болоод ингээд зарим үед коридорт хүртэл ингээд эмчилгээ явуулж байна гэдэг ийм шүүмжлэлүүд нэлээх явдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ оргил ачааллын үед ер нь Баянгол дүүрэг хэрхэн яаж ажилтдаг вэ? Одоо ер нь одоо хаврын үед ханаад томны дэгдэлтийн ачаалал хэрэг байна вэ танай эмнэлэг дээр? За яг томоогийн дэгдэлт гэдэг чинь 10 сараас эхэлдэг. За 10 сараас одоо 1 сарын хооронд бол яг томоогийн дэгдэлт болохоор ачаал бол нэлээ их байдаг. 150-аас 200 хүүхэд болдог. Манайх өөрийн эмнэлэг дээрээ 150 ортой байхад ахиад ахмадын салбар эмнэлэг рүүгээ 50 орыг дэлгэж ингэж ажилдаг. Хүн нөөц болцоогоо бас бусад тасаг нэгжүүдээс авч ингэж ажилдаг. Тэгээд одоогийн байдлаар бол сая нэг 7 хоног сургууль амарсан болохоор харьцангуй багассан. Тэгтээ багассан ч гэсэн хүүхдийн хүндрэл бол маш их ирж байгаа. Хүндрэл ихтэй одоо амьсгалын замын өвчтөе хүүхдэгт чинь давхар хавсраад бөөлжөө суулгаад ороод ирж байна. Тэгээд тэр байдлаас үзэхэд бол ер нь ачаал маш их байгаа л гэж үзэж байгаа. Тэ. Тэгээд бас ер нь миний бодлоор бас ард иргэд одоо ээж аавуудад олон нийтийн хөцөн гэдэг хөцөн хөтөлбөрийг илүү сайн таниулах юмсан, урьдчилан сэргийлэх юмсан, үр хөвгтэй ханаа томоноос урьдчилан сэргийлэх юмсан гүйлгээ суулгаж байгаа хүүхдэд одоо мэдлэгтэйгээр хорсоолын нөх тийм ээ. Одоо гэрээрээ яаж хамгийн ойрын шингэн сэлбэх хорсоолыг яаж уулах вэ? Тэр мэдлэгийг илүү сайн өгж явах юмсан, өрхүүд маш сайн ажиллаад тэгээд ингээд ажиллавал бидний хүүхдийн өвчлөл багасан шүү л гэдгийг би хэлж сануулмаар байна. Тэгэхээр за тэгвэл гурлаа юу яа л та. Нөгөө хорсоолыг зөв өгөхийг ядаж нэвтрүүлэхээрээ дамжуулаад хэлээ л та тийм ээ. Тий. За хорсоолыг бол одоо хорсоол бол 50 мг-тай 200 мг-тай гэдэг юутай байгаа, хэмжээтэй байгаа. Тэгээ 200 мг-д бол яг 200 г усанд одоо усаа хэмжээд бүр яг 200 шуг хэмжүүрийн саваар хэмжиж агаад халуун бүлээ усанд тэгээд хорсоолоо найруулад өөхтөө хүүхдэд нэг баас нэг бөөлцийн араас одоо эхний удаа нэг л бөөлжөл нэг л баалаа гэхэд чинь одоо хүүхдийнхээ килограмм жингээр 100-аас 50-аас 100-ийн хооронд хэмжээд тэрийгээ ердөө цагийн дотор тэдэн миллилитр одоо 30 мл ч юм уу 50 мл ч юм уу энийг баг багаар салстын шимэгдүүлж өгнө гэд ингэж өгөөд байвал хүүхэд орхноо
юуна шингэн алдалтаас гарна шүү. Тэгээ хэрэг бүр бөөлжил суулгалт ихсүүл мэдээж эмнэлгэргүй л хандана тийм ээ. Эмнэлгэрүүгээ хандана. Эхний ээлжинд бол хөцөн гэдэг чинь одоо эцэг эхийн одоо сахиуруудын бол юуны эцэг асар хамгаалагч нарын хамгийн нэгдүгээрт мэдж ах тийм ээ. Хамгийн наазах халуураа дээр бол халууны шингэнээ илүү сайн өгвөл хүүхдийн халуун бас тодорхой хэмжээгээр буун дөнгөж эхэлж байгаа учраас нэг бөөлжөө шингэн гэдэг чинь зөвхөн одоо бүлээн усаар хэлж байгаа шүү дээ тийм ээ. Бүлээн ус байж болно, сүү багтай хяран байж болно. Тэгээд баах уцаа шингэвтер өгнө. За тэгээд дээрэс нь хорсоолоо өгнө. Тийм тэгэж өгч байгаа хэрэгтэй. Ер нь л яг гүйлэлт бөөлжилтийн үед шингэнийг нь сайн нөхөл тэр хүүхдийн бие дорхноос тий дороос сэргэж тий. Одоо шингэн дутагдсанаас хүүхд халуурна, нөгөө бөөлж суулгах чинь бүр гүнзгий явна. Одоо бид нар ингээд ажиглахад чинь уруулна, улаан болцсон, улаан хүрэн болцсон. Тэгэл орж ирдэг. Тэгэл бүр хүүхэд ангад цангаал ингээд дуuna гэдэг чинь нэлээд хүнд болцсон. Одоо шингэнээ сайн нөхөд байвал шингэнээ сайн нөхөд байвал тэр хорлогоноос тэр бөөлж суулгалт ороо зогсно гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй байгаа. За тэгээд ер нь одоо нөгөө нэг хүндэрсэн үед эмнэлэгт хөвтөж байгаа аав ээжүүдэд анхааруулах одоо яг хөвтөж байгаа үед анхаарах шаардлагатай бас зөвлөгөөнүүдийг та өгөөч. Одоо нөгөө гал дээр ажиллаж байгаа хүн гэдэг шүү дээ. Тэрийг бол өстой хамгийн нэгдүгürt өгөхөр юм байгаа. Эмнэлэгт хөвтгөр ирсэн хүн сахиурууд тийм ээ. Одоо хасар хамгаалагч нар хамгийн нэгдүгürt биеийн бэлдэн одоо хувцалтаас өсвөлэл тийм ээ. Тэгээд эмнэлгийн орчин одоо тэнд гидсний өвчтөе хүүхэд байгаа, амьсгалын замын өвчтөе хүүхэд байгаа. Тэгэхээр нэгдүгээрт хувцалтнаас, хоёрдугаарт тамхи татдаг бол тэрийг болох хэрэгтэй. Яагаад гэвэл өөрийнх нь хүүхд зүгээрээс нь ч хажууд нь хүн хүүхэд байгаа. Тэр хүүхд хүндэрн, шуугна. Тэр үнэр гэдэг чинь тэр мөн өвдсөн ялах хүүхдүүд чинь бол маш хүчтэй нөлөөлж байгаа тийм ээ. Тэгэхээр тамхи татдаг бол болох хэрэгтэй. Айхтар үнэртэй ус хэрэглээд ирдэг хүмүүс ч байдаг. Бүр цацаад ингээд бид нар бүр эргэж явуулаа усанд орчоод ирээ. Та тэр бол хүүхдийн ингээд аваад бид нар ингээд эмчилгээ үйлчилгээг ингээд үргэлжлүүлээд байж яа гэд ингээд явдаг ч тохиолдол байдаг. Тийм учраас эцэг эхчүүдийг бие сайн бэлдээрэй гэж хамгийн нэгдүгürt хэлэхээр байгаа. Яг нөгөө хөвтөж байгаа явцудаас нөгөө олон хоног хөвтөж байгаа шүү дээ. Доотлон 5 хоног хөвтөж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө ээж нар за ингээд үсээ авахгүй бол болохоо байлаа гэж нөгөө шампунь өнөртүүлэл хэлдэг. Энэ нас ирээд нөгөө хүүхдийн уушиг бас эргээд нөгөө нэг цэртэй болгох, тэгээ шуугаан үүсгэх юм нөхцөл байдал бас гараад идэг шүү дээ. Тийм хурц үнэртэй. Тэр чинь хурц үнэртэй. Одоо шампунь савн хүүхдийн савн ч өнөргүй байдаг. Одоо бидний хэрэглэж байгаа шампунь савн одоо хувц угаасан, хувц зайлагч хүртэл үнэртэй тийм ээ. Тэр болгоныг бид нар үнэр багтай юмар, хүүхдийнхаа юмар л баг угаагаа тийм л хувц өмсөд ирээрээ гэд ингэ загтаг. Тэгээ аль болохоор ер нь хоол унд байсан ч гэсэн тийм ээ. Хурц шарсан хурс юм бити дээрээ. Бити хүүхдээ өгөөрэй гэл ингээл маш их одоо эрүүл мэндийн боловсрал олгох тал дээр бол бид нар яг ингээ бүгдийн суулгаад хичээл заадаг шиг заахгүй ч гэсэн тариа хийгээд явж явах хугацаанд бид нар байнгын ингээ зөвлөгөө өгөөд ингээ явдаг. Ээж аваад за одоо тгий шүү. Одоо энэ өрөөнөөс өнөөдөр ингээд бүр сармистай хоол өнөртөж шүү. Зарим бэлэн гомын чан юу вэ? Дараад идчихдэг. Энэ өстой болохгүй шүү гэдгийг ингээ маш сайн анхааруулж илдэг. Тэгэхээр хувь хүн ч гэсэн тэрийг мэддэг л ах хэрэгтэй. Ер нь тий өнөөдөр анх удаа аав ээж болцсон жоох хүүхэд орж ирээгүй 3 4 хүүхэдтэй ээж аваач орж ирдэг. Тэгээ тийм үйлдэл үзүүлдэг учраас ээж аваадыг анханасаа эмнэлэгт хүүхэд өгдөөл ирсэн бол эмнэлгийн дотоод журам, сахиурын журмыг сайн мөрдөс сахиарай л гэдгийг хэлмээр байна. Тэгэлгүй хоо. За би энэ дээр бас нэг уриалга хэлмээр санагдлаа. Нөгөө эмнэлэгт хөвтөж байгаа яг нөгөө бид нар чинь нөгөө эмнэлэгт ингээд хүүхдээ аваад хөвтдөг штэ. Яг тэр үеэр ээж нар маань одоо өрөөндөө байгаа хүмүүстэй садаа болж одоо чангаар уцаар ярих. За яг хүүхэд ундаж байгаа үед нөгөө тоор шажигнуулах эргэлт ирлээ гэдэг ингээд тороо шажигнуулдаг тий өглөөний цагаар оройны цагаар ингээ бас цогсоогоорой гэдэг бас үзэгчдэдтэй уриалж хэлмээр санагдлаа. Яг энэ бол бүр нэлээд түгээмэл асуудал шүү дээ тийм ээ. За тэгээ Баянгол дүүргийн хэмжээнд маань бас саяхан одоо нөгөө цалингийн асуудлаар ингээд хоёр төрлийн цалингаас ингээд нэг талдаа үндсэн цалингаас буцагдаад нөгөө талаар нэмэгдэл цалингаас ингээд цалин бодоод юм хоёр өөр цалинтай ингээд яваад байна. За тэрийг ингээд нэг шатлалтай болгоё гэдэг юм санаачлагыг одоо нөгөө засгийн газараас хэрэгжүүлж байгаа. Саяхан бас Баянгол дүүргийн одоо нэгдсэн эмнэлэг дээр ерөнхий сайд одоо
олон имлгүүд дундаас Баянгалт дүүргийг сонгож очсон байгаа гэдэг юм. Тэгэхээр яг тэр одоо процессын талаас нэг ярьж байгаа шүү. Зөвхөн одоо Баянгалт дүүргийн имлгийг сонгож очсон бас нэг шалтгаан байгаа хэрэг тийм. Тэгээ манай засгийн газрын шинэ сайд учрал сайд маань эрүүл мэндийн сайд Бачуугар гээд сайдууд маань сая манай дээр ирж ажиллаа. Ер нь одоо сайдын ажлаа хамгийн түрүүн Баянгалт дүүр дээр ирж ажиллаж байгаа гэж ярьсан. Тэгээд одоо бидний та бүгдөрөндөө сувлагч, асрагч, эмч өмбөртөө уулзаад тий цалингийн одоо сэтгэл ханамж дээрээс нь үйлчлэгээ ачааллыг асуугаад ингэ явсан сайхан байсан. Тэгээд хамгийн гол нь бидний цалингийн шатал юм хоёр янзын шинэ хуучин гэсэн биднэрт баг өөртөө ойлгохгүй тийм юмзаар авч эхэлсэн байхгүй он гараад тэгээд энийг нэг болгоод тэгээд одоо он 26 оны 1 сараас хэрэгжиж байгаа шинэ тушаа шийдвэрээрээ цалингийн одоо бусад урамшууллууд шүү дээ үр дүнгийн удаан жил ажилласны ур чадвар энэ бүх нэмэгдүүдийг олгоно гэсэнд бид нар маш их баяртай байна. Ажиллах урам зориг орж байна. Тэгэхээр 5 сарын 1-ээс бүр яг нэг шатлалтаа 5 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр болсон байна. За тэгээд түрүүний бас ярианда эргээд ороход нөгөө өсвөр үеийнхэн одоо нэгэнтээ ингээд халдвар бэлгийн замын ямар нэгэн одоо эдгдэгч бай тэ ийм халдвар авцсны дараа нөгөө имжлүүлэхээсээ бас ичид санаа зовох юм ялангуяа өсвөр насныхны дунд ч гэсэн гарах тийм ээ оюутан залуусын дунд их гардаг. Тэгэхээр тэднэрийн одоо сэтгэл зүйдэр хэрхэн яаж ажиллах ёстой вэ гэдгийг бас та одоо мэрэгжлийн хүний хувьд зөвлөж мэрэгжлийн хүний хувьд хэлж өгөөч. Бид нар чинь үндсэн тусламжийн үзүүлэлтээс гадна баг заримдаа сэтгэл зүйч янз бүрийн болно шүү дээ. Тийм тэгээд одоо нэгийг гаргаж байгаа л нөгөөгийг тайвшруулна, нөхрийг гаргаж байгаа л эхнэрийг тайвшруулна гэдэг ч юм уу баг давхар сэтгэл зүйч ажил хийдэг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө гэр бүл одоо иймэрхүү одоо хүнд тусдаг шүү дээ. Бэлгийн замын халдвар гэдэг чинь одоо бас хувьд хүнд тусдаг байхгүй. Тэгээд тийм болохоор одоо салга сарнагч асуудал баг зарим тохиолдолд яригддаг шүү дээ. Өрөөнд шууд тийм юмнууд гардаг. Тэгээд давхар сэтгэл зүйч ажил хийдэг. Тэгээд ер нь бол юу аахгүй биднэрт нууцлыг хадгалдаг манай кабинет өөрөө тийм нууцлын гэрээ байгуулдаг хүүний нууцыг хадгалах хэрэгтэй. Эмчлэгддэг өвчин гэдгийг айгу сайн ойлгуулад тэгээд үйлчлэгээ үзүүлж явж байхдаа одоо сэтгэл зүй бүх юмар нь дэмжиж одоо сургалтад одоо мэдээллээр нь хангаад ингэ зөв чиглүүлээд явхаар угаасаа тэгээд үйлчлэгээ аваад манай өвчин ч үс идэгдэг учраас дараагийн дарин дээр ирэхдээ ер нь айгу сайхан болчвол баярлалаа гэж ороод ирдэг шүү дээ. Бэлгийн замын халдвар төвчний шинжилгээнүүдийг ер нь хэдэн төрлөөр авдаг үлээ? Цус ч юм уу одоо зүгээр бэлгийн замын зөнгөлөн тохиолдох одоо 7-8 халдвар нийт бол нэг 17-8 халдвар байдаг шүү дээ. Тэгээд мозогийн шинжилгээ авагддаг. Одоо түрхцэн наазын шинжилгээ гэсэн үг. Цусаар бас шинжилгээ. Цусаар болохоор дох тэмбүү илэрнэ. Бусад наазын шинжилгээнүүдээр одоо за гүтэн тэрхназ мөн зэрэг бусад халдварууд илэрдэг. Тэгээд шинжилгээнийхээ хариуг гарч байгаа л эмчилгээгээ заагаал эмчийн завраар эмчилгээг хийдэг. Дохтой одоо нэгэнт тохын шинжилгээ илэрсэн хүмүүс маань одоо зөвхөн халдвар төвчний судлалын үндэсний төв дээр эмчилгээ хийлээ гэнэ үү? Эсвэл одоо дүүргийнхаа эмнэлэг дээр ирээд эмчилгээгээ бас манай дээр ерөөсөө хяналтан л явагддаг. Одоо хяналт гэхээр бид нар хямдгуулдаг зүгээр нөгөө нэг групп байдаг ш тэр хүмүүс маань. Тэгээд группийн асуудал сунгагддаг. Тэгээд бусдаараа бол бүх эмчилгээ хяналт нь өсвөтээр явагддаг. Одоо манай дээр дохын тохиолдол одоо өслөг шинжилгээгээр илэрлээ гэхэд бид нар шууд өсвөт рүү мэдээлээд шинжилгээний сорцыг авч өгөөд тэгээд тухайн хүний өсвөттэй холбоодог. Тэгээд өсвөт хийн явдаг. Мэдээж одоо эмч сувлагч нар бол ингээд цагаан гартай хүмүүсийг нийгмийн сайн сайхны төлөө эрүүл мэндийн төлөө ингээд хоёр гүйцэтгэлээр ажиллаж байгаа. Тэгээд монголчуудын маань ер нь хувьд хэр талархал илэрхийлж чадчихэв вэ? Та бүхэнд одоо та хоёрын одоо санаанд хамгийн түрүүнд орж байгаа юм гоё талархал хүлээн авч ирсэн юм тохиолдол санаанд нь одоо бууж байна уу? Бага. Сая инжилэл гэт чинь эмчнэрийн байраар 3 сарын 30-нд манай нэг үйлчлүүлэгч тэр чин давтан ирсэн юм аа. Тэгээд бүр ээж нь бүр чихтэй хийх баярлаад би өстэй нэрэ та нарт үнэхээр их талархаж байна. Хүүхдийн маань ингээ 2 дахь ирэхэд чинь миний хүүхдийг өстэй олонж хатгасангүй нэг хатгачил зүвгийн тавьж эмчилгээг нь ингэж хийлээ. Эмчтэйч баярлаа, сувлагчтайч баярлаа.
үйлчлэгч нартаа ч баярлалаа гэх. Тэгээд ясан чи 3 сарын 30-нд бид нарт нөгөө 11-11-ээр талархал ирсэн. Тэр бол бас нэлээд тийм гоё ажил байсан. Ер нь ээж аваад бол эдгээд хүүхэд гэдэг чинь аюу хурдан эдгээ гардаг болохоор бүр гарсан хүүхэд болгоноос л тийм талархал сонсдог болохоор их гоё таатай ажилтай шүү дээ. Тий, урам маш их авна. Хамгийн таатай ажилдаг. Ажиллах бид нар ч одоо энэ өнөөдөр л ингээд сайхан энэ хүүхдийг ийм сайхан болгочихъя гэл ингээд өглөө орж ирэл хүүхдээ хүлээж авахтаа ингээд хэлэхээр ээж аваа чинь өө тэгэрээ гэл ингэдэг тэр бол бас ихгүй шүү дээ. Тэгэл маргааш өглөө нэр хүүхэд гүйлгээл стар баачлаа гэжсэн хүүхдгүй их эмчээ гэ дандаа бид нар чи совилгчаахгүй эмчээ манай хүүхдөөсөө урьдчилан шин багаг байж байгаад одоо нэг л бааж байна. Одоо гарч байхаа гэд маргааш нэр гараал явчихдаг байхгүй. Тэр бол тийм эцэг эхийн сэтгэл зүй маш их нөлөөлдөг. Тийм учраас орж ирэнгүүт нь бид нар эцэг эхийгээ тайвшруулаад ингээл ээжэвэл тэр хүүхэд маш хурдан эдгээ гарчдаг. Тэр сайхан. За таны хувьд бас тийм түүхээс хаалцаач. Манайхан болохоор би одоо нөгөө давхар одоо дүр санжлагын компьютер томограф гэдэг тэрний сувлэгчийг давхар хийж байна. Авсарч хийж байна. Тэгээд тэнд болохоор нөгөө уян зүй тавьдаг одоо додсогч бодисгийн сорилоос тавьдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэнд дандаа хавдартай. Тэгээд одоо нарийн шинжилгээ шаардлагатай. Тэгээд хими эмчилгээнд орсон, судас шүрмэсэнд бүр хатуурсан, нарийсан хэцүү улсууд үйлчлүүлдэг. Тэгээд саяхан нэг ихч уян зүй тавилах гэж орж ирээд тэгээд би энийг хатгаад тавьсан. Тэгэхээр чинь үнэхээр баярлсан. Би тэрийг яг ингээд тухайн үедээ хатгаж тавьчаад жисэн чи буцаж гүйж орж ирээд надад баахан одоо нэг кофе юм уу барьцсан. Би өөртөө чамд амар баярлалаа. Миний судыг хүн айгүй олон хатгах тий. Чи өөртөө нэг л хатгаад тавьсан. Айгүй их баярлалаа. Би шинжилгээнд орчлоо гэдэггүй ч орчиж өгсөн. Тиймэрхүү ингээд хүмүүсийн одоо сэтгэлээсээ ханддаг тийм баярлалаа гэдэг үгнүүд биднэрт бас айгүй их урам зориг өгдөг шүү дээ. Мэдээж одоо сувлэгч мэргэжлийн нэгтгэлийн үн цэнаас энэ тавьж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд бидний ярилцлага бас өндөрлөгдөх гэж байна. Тэгэхээр надад сувлэгч нар маань өнөөдөр одоо нэртэй сайхан өөртөөхөө одоо тэмдгүүдийг зөөж хүрэлцэн ирсэн байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэмдгүүдийнхаа тухай бас танилцуулаад одоо яриад тэгээд гурлаа нэвтрүүлгээ өндөрлөе. За миний тэмдэг маань эрүүл мэндийн тэргүүний ажилтан гэдэг. Энэ тэмдэг маань бүр хамгийн гоё тэмдэг. Ер нь эрүүл мэндийн салбарын хамгийн том тэргүүн. Салбарын тэргүүн гэсэн ийм тэмдэг байна. Тэгээд бас энэ эрүүл мэндийн үйлдвэрчний хэвлэлийн хүндэт тэмдэг гэдэг. Энэ тэмдэг бас их гоё шагнал байгаа. Бас энэ нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан гэдэг. Энэ шагналууд дээр авч одоо хийсэн ажлынхаа үр дүнг бол ингээл үзэж байна. За таны хувьд миний болохоор энэ эрүүллийг хамгаалахын тэргүүний ажилтан манай салбарын хамгийн дижитал энэ Баянгол дүүргийн тэргүүний ажилтан гэдэг тэмдэг байгаа. Энэ болохоор төрийн шагнал хөдөлмөрийн хүндэт медаль. Тэгж байхаа. За тэгээд хоёр сувлагчтай бас төрдөө үнэлүүлээд ажлынхаа үр дүн хүртээд одоо өөр олон сайхан тий алтан гадаас тийм ээ өөр одоо ямар шагналын гол шагналуудыг аваарай бас энэ хүү салбартаа өшөө олон жил ажиллаж бас одоо нийт арт иргэдийнхаа эрүүлийн хэм мананд одоо өмнөчээр сайхан ажиллаарай гэж хүсэн өрөөё. Тэгээд хоёрт урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш баярлалаа. За маш их баярлалаа. Одоо бид нарыг хүлээж авч ярилцсан дурсанд баярлалаа. Танай хамт олон бас ажлын амжилт. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр бид бүхэн сувлагч мэргэжлийн үн цэний тухай за тэгээд одоо сувлагчдынхаа тухайн ажилтг салбарын одоо онцлогуудыг үзэгч та бүхэндээ ярьж мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр бидний урилгаар өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн политехникийн тасгийн за бэлгийн замаар дамжих халдвар дохын кабинетийн сувлагч амар жаргал болон за мөн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн сувлагч мөнх жаргал нар өрөөдөө оролцлоо. За энэ хүүхдийн ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна.